Өнөөдөр бид Филиппиний ширэнгэн ойд дайн дуусныг мэдэхгүй 29 жилийн турш нуугдаж амьдарсан Японы хамгийн сүүлийн цэрэг болох Онода Хирогийн тухай сонирхолтой түүхийг та бүхэнд хүргэх гэж байна. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Америк, Япон хоёр бууж өгөх асуудлаас болж урт хугацааны турш дайныг үргэлжлүүлсэн байдаг. Перл Харборын дайралт, Токиогийн өмнөд бөмбөгдөлд, Медвейний тэнгисийн тулалдаан, Окинаваг тулалдаан зэрэг ширүүн мөргөлдөөнүүд болж асар олон хүний амь үрэгдсэн байдаг. Эцэст нь Америк улс дайныг төгсгөхийн тулд хүн төрөлхтний түүхэнд хамгийн аимшигтай зэвсэг болох Little Boy, Fat Man хэмээх цөмийн бөмбөгүүдийг Хирошима, Нагасаки хот дээр хайсан билээ. Цөмийн бөмбөгдөлтөнд өртсөний дараа Япон улс Потсдамын тунхаглалыг хүлээн зөвшөөрч USS Missouri хөлөг онгоцон дээр гарч бууж өгөх бичигт гарын үсэг зурсан юм. Бууж өгөхөөс яг өмнөхөн Японы дотоодод бууж өгөхийг дэмжих пракс болон дайныг үргэлжлүүлэхийг хүссэн праксуудын хооронд төрийн эргэл болох хэмжээний Куижогийн хэрэг гэх зэрэг маш том хэрэг болсон ч эцэст нь төрийн эргэлтийг дарж Японы ялагдлаар дайн өндөрлсөн билээ. Дайн дууссан мэдээ Япон болон дэлхийд даяар маш хурдан тарж амьд үлдсэн цэргүүд эцэст нь гэр бүлийнхээ ингэрт эргэж ирсэн байдаг. Гэвч Японы армийн офицер Онода Хиро дайн дуусныг ч мэдлгүй, дайн дуусныг зарснаас хойш 29 жилийн дараа л гарч ирсэн юм. За тэгвэл одоо бүгдээрээ Онода Хирогийн түүхийг албан ёсоор эхлүүлцгээе. Новгон талайн дайн эд өрнөж байсан 1942 онд тухайн үед худалдааны компанид ажиллаж байсан Онода Хиро аймад татагдан орсон байдаг. Цэрэгт орсноос өмнө сурсан англи хэл болон хятад хэлээ ашиглан Накано сургуульд илсэн орж эцэгц цолтойгоор офицер болсон байна. Онода Хиро номхон дадайн дайны төгсгөл үе болох 1944 оны 12 сард Филиппиний Манила хотын ойролцоох жижиг арал болох Лубанг арал руу томилогдсон юм. Лубанг арал дээр буусан Онода 250 гаруй огт бэлтгэгдээгүй цэргүүдийг удирдах командлагч болсон юм. Онода Хиро Америкийн цэргүүдийн онгоцны зурвасыг устгах, дээрэс нь дайсны товтлогоон цаад учруулж болох юу байна бүгдийг хийх тушаал авсан байдаг. Мөн дивизийн командлагч Юкияма Сизүгээс нэгэн онцгой тушаал авсан байдаг нь бидний байрлал мэдэгдэж ухарсан ч бууж өгөх эсвэл амиа хорлохыг огт зөвшөөрөхгүй. Хэдэн жил ч хамаагүй тэсэжүүлд бид заавал тусламж дэмжлэг авч очих болно. Тэр хүртэл ганц ч гэсэн цэрэг амьд үлбэл Коксны модны жимсийг түүжидэд ч хамаагүй тэсч үлдгэсэн тушаал өгсөн байдаг. Сизүгийн энэ тушаал нь тухайн үеийн Япон цэргийн удирдлагуудын ерөнхий тушаал байсан ч Онодагийн хувьд маш онцгой даалгавар болон үлдсэн байдаг. Даалгавар авсан Онода Хиро Америкийн цэргүүдийн эсрэг үхэн хатан тэмцсэн боловч Америкийн айрамтай харьцуулахад зэвсэг болон техникийн хол зөрүү дээрээс нь бэлтгэгдээгүй цэргүүд байсан тул цаг хугацааг жолигтой сунгаж чадсангүй. Эцэст нь эхний дулаанаар л 200 цэрэг нь амь үрэгдэж 50 гаруй цэрэг нь уул хад руу бутран тутаасан байдаг. Онода Хиро 3 цэргийн хамт зугтаж бууж өгүүлгүйгээр эцсийн хүртэл партизаны дайн хийсэн байдаг. Уулан цугтаж амьдарсаар хэдэн сар өнгөрөхөд Япон улс бууж өгснөө зарлаж Америкийн цэргүүд Япон улс бууж өгсөн тухай ухуулах хуудсыг агаараас цацаж эхлэв. Филиппиний гүн ширэнгэн ойд тэрхүү хуудсыг олсон Японы ялагдсан цэргүүдийн ихэнх нь бууж өгч Япон руу буцсан боловч Онода Хиро тэргүүтээ 3 цэрэг үнийг энэ бол зайлт Америкчуудын биднийг хуурах гэсэн башир арга хэмээн үзэж бууж өгөлгүй дайныг үргэлжлүүлсээр байсан юм. Онода Хирогийн бууж өгөөгүй цаад шалтгаан нь тухайн үеийн Японы цэргүүдийн дунд Америкчууд олдсогдлол маш зэрлэгээр тамлуулж өгдөг гэсэн цуу яриа тархсантай холбоотой байв. Гэтэл яг үүндээ олсны хүмүүсийг зэрлэгээр алдаг байсан нь Япончууд өөрсдөө байсан юм. Жишээлбэл Чижима арал дээр байрлаж байсан командлагч Тачибана Йоши нь Америкийн олсны цэргүүдийг зууш болгож идэх тушаал өгч байсан түүхтэй. Тэгээд үүнийг бодитоор хэрэгжүүлсэн ч байдаг. Дайн дуусныг зарснаас хойш 1 жил өнгөрөхөд Онода Хиро ээлжилт хэрэгэ тарьсан байдаг. Хүнсний нөөцөн дуусмагц Филиппиний уугуул оршин суугчдын гэрлүү халдан онөвтөрч эсэргүүцэл үзүүлсэн иргэдийг буудан алж гэрийг нь шатаан орхижээ. Тэгээд бусад нутгийн иргэдийг айлгахын тулд гэрийнхэн үүдэнд хүний толгой өлгөж орхисон байна. Энэ баримтыг мэдсэн Филиппиний засгийн газар яаралтай Японы засгийн газартай холбоо барьж Японы тал Онода Хирогийн удирдлагад байсан цэргүүд болон гэр бүлийнхнийг дайжлан Филиппин руу илгээв. Онода Хирог олохын тулд тэд Филиппиний арлыг бүгэлдэн тойрж дайн дууссан одоо гарч ирээд нутаг руугаа буцъя гэж хашгирч байв. Гэвч Онода Хиро үнийг ч бас Америкийн цэргүүдийн биднийг буулгаж авах гэсэн зайл байна гэж үзв. Эцэст нь бүр нисэх хонгоц ашиглаад бууж өгөхийг шаардсан загтал гэр бүлийнхэн зургийг арал даяар сатсан боловч Онода үнийг мөн л адилхан холбоотон цэргүүдийн зайл мэх хэмээн үзэж огт хариу өгөөгүй байдаг. Японы тал хичээсэн ч
Оноодо Хирогийн партизаны дайралт үргэлжилсээр байсан тул Филиппиний засгийн газар Японы үлдэгдэл цэргүүдийг устгах тусгай баг байгуулж арлыг нэгднэгэнгүй нэгдсэн байдаг. Тухайн тусгай баг дайн дууссаны 9 дэх жил буюу 1954 онд Оноодогийн туслах байсан цэрэг Шимадаг буудан устгах чадсан боловч энэ явдал нь эсэргээрээ Оноодо Хирод дайн хараахан дуусаагүй байгаа нь үнэн юм байна гэсэн баттай итгэлийг төрүүлж орхисон байдаг. Эцэст нь дайн дуусны 20 дахь жил буюу 1972 онд хамгийн сүүлчийн туслах цэрэг нь Филиппиний орон нутгийн цагдаа нарын суманд өртөж ам өргөцснээр Оноодо Хиро цор ганцаараа үлдсэн байдаг. Тийм байдалд ч тэрээр тариаланчдын будааг шатаах, агаарт нисэж буй онгоцыг агарын дайралт гэж андуурах, за мөн богино долгионы радио ашиглан Вьетнамын дайны үеийн долгионыг барьж авах зэргээр нэгэн төрлийн партизаны үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан байдаг. Ингээд Оноодо Хиро ууланд ганцаараа үхэхээр шийдсэн байсан ч Сузуки Норио гэх аялагчийн ачаар дэлхийн ертөнцид дахин тодорч гарч ирсэн юм. Сузуки Норио Оноодогийн түүхийг сонсоод түүнтэй бичлэн уулзалж ятгахын тулд Филиппинийг зорьсон байдаг. Олон өдөр олон шөнө Филиппиний ууланд Оноодо Хирог хайсан Сузуки Норио эцэст нь Оноодо Хирог олсон байдаг. Тэрээр тайван дуугаар түүнийг тайвшруулж нөхцөл байдлыг тайлбарлан ятгах эхэлжээ. Тэр үед Японы ялагдлыг хүлээн зөвшөөрсөн Оноодо Хиро нэлээд эргэлзэж байснаа дээд тушаалын офицерын тушаалгүйгээр би үүрэгт ажиллаа орхиж чадахгүй гэж хариулсан байдаг. Япон улс бууж өгсөн нь үнэн ч өөрийнх нь шууд удирдлага болох офицерын тушаалгүйгээр хөдлөхгүй гэх цэргийн чанга үзэл бодол цэргийн сүнсийг харуулсан байдаг. Сузуки Японы засгийн газартай холбоо барьж засгийн газар ч үүнийг зүгээр орхиж болохгүй тул Оноодогийн шууд удирдлага байсан офицерыг хайж эхлэв. Гэвч юу ч болсон бууж өгж болохгүй, амиа хорлохыг өөрчлөхгүй гэх тушаалыг өгсөн нөгөө дивизийн командлагч Сизу Хидинэ нас барсан байлаа. Ингээд маш их сураг ажиг тавьсны эцэст өөр нэгэн шууд удирдлага байсан. Тэрэн цагт цэргүүдийг удирдах байсан Йошими цагаан үстэй өвгөн болчихсон номын дэлгүүр ажиллуулан нам гүн амьдарч байв. Оноодо Хирогийн түүхийг сонссон Йошимид тиймч татаа байгаагүйч маш чухал асуудал бөгөөд хуучин цэргийнхээ амийг аврах ажлыг тацгалзаж чадаагүй бөгөөд тэрээр маш хөгшөрсөн байсан ч Филиппиний Лобан гарал руу явхаар болсон юм. Оноодо Хиро Йошимигийн албан ёсны тушаалын бичгийг авсны дараа л түүний дайн эцсийн цэгтээ хүрсэн юм. Тушаалын бичгийн агуулга нь ердөөл эзэн хааны тушаалын дагуу бүх ажиллагааг зогсоож бүх анги салбар цэргүүдийг яаралтай тулааны ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна гэсэн байв. Энэ үед өөрт байсан цэргийн хэрэгсэл зэвсгээ хүлээн өгсөн бөгөөд Оноодогийн зэвсэг 29 жил өнгөрсөн гэхэд маш сайн арчилж торцсон байдалтай байсан юм. Ялангуяа буу болон цэлэм нь шууд ашиглаж болохоор цэвэрхэн байжээ. Түүний аимшигтай тууштай занг харуулах чухал баримт гэж ойлгож болно. Тушаалын бичгийг албан ёсоор хүлээн авсан Оноодо Хиро дараа өдөр нь Филиппиний ерөнхийлөгч Маркосын өмнө бууж өгөх ёслол үйлдсэн байдаг. Гэвч яагаад ч Маркос ерөнхийлөгч Оноодо Хирогийн уугад оршин суугчдын эсрэг хийсэн үйлдэл хэрэгүүд нь тусгай өршөөл үзүүлсэн байдаг. Үүнийг Маркос Оноодогийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн гэхээсээ илүү тухайн үед Филиппин улс Японоос маш их хэмжээний зээл авсан байсан тул улс төрийн шийдвэр гаргасан байх магадлал өндөр юм. Албан ёсоор бол дайны нөхцөл байдал гэж андуурч үйлдсэн хэрэг учраас аргагүй хэмээн өнгөрүүлсэн байдаг. Ташрамт дуртахад түүний 29 жилийн хугацаанд алсан уугуул иргэдийн тоо 30 орчим бөгөөд 100 гаруй хүнийг шархтуулсан байдаг юм. Юутач эцэст нь Япондо эргэж ирсэн Оноодо Хирог Японы хит барууны байгууллагууд маш халуун дотноор хүлээн авсан байдаг. Хуучин Японы армийн домогт автчихсан байсан барууныхан ч мөн ялгаагүй Оноодо Хирог жинхэнэ самурайн сүнс хэмээн баатар хэмээн өргөмжлөн магтаж гарсан байдаг. Харин Оноодо Хиро 29 жилийн турш ширэнгэн ойд цаг хугацааг өнгөрүүлснээс болсон уу? Түүний өмнө нь амьдарч байсан Японоос эрс өөрчлөгдсөн Японы нийгэмд тасан зохицож чадсангүй. Эцэст нь одоогийн Япон улсын сүнс нь ялзарчихсан байна. Яг л тамийн орон шиг гих үгийг үлдээгээд Бразил руу явчихсан байдаг. Бразил руу цагаажилсан Оноодо тэнд ферм мал аж ахуй ажилуулж хожуу гэрэлсэн бөгөөд 1984 онд өөрийн сургуулийг байгуулж хүүхдүүдэд хичээл заадаг байв. Өндөр настай болсон хойноо өөрийн үйлдсэн хэрэгүүдийн хариуцлагыг хүлээхийг хүсэж байна гэд Филиппиний Лобан гаралд дахин зочилж тентхийн сургуульд $10,000 хандвилан өгч байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд дахин Япондо буцаж ирж янз бүрийн консерватив үзэлтнүүдтэй харилцаж байгаад 2014 оны 1-р сард уушигны хатгалгааны хүндрэлээс болон 92 наснда таалал төгссөн юм. За ингээд энэхүү бичлэгээс та бүхэн авах гэхийн ухаанаар маш их зүйлийг олж авсан болов уу гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.